Hi guys, өнөөдөр бүгдээрээ аимшигын бичлэг үзцгээе. Аимшигын түүх. Яа, эдрийг хасж байгаа айчлаа шүү. За энэ үү. Пеппа Торогийн аимшигын түүх. 3 дугаар хэсэг. Ихийн Subscribe дараа. Үзлийн амтныг гадаа байгааг мэдсэн ээж нь 2 хүүхдээ дагуулan байшингийнхаа доор байлах зойронд орж нуугдав. Тэд үнэхээр айж байлаа. Ийгүүтэд зойронд нуугдсаар бүхэл бүтэн 32 цаг өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ч чимээ гэр дотор үл сонсогдно. Харин энэ үед баг хүн ээжтэй хэлв. Ээжби үсэтэ. Үүнийг сонсон ээж нь аргачлгүй дээшээ гарч хөргөгчнөөс хоол авчирхаар боллоо. Ийхүү тэр хоёр ижигээ хүлээж 3 өглөө. минут 20 секундын анимашн юм. Тун удалгүй хайр ээжийнх нь хаширх чимээн дуулдав. Аимшиг. Ямар дууртай юм. Хоёр тоороо маань үнэхээр айж гайхаж зочирдлоо. Учир нь ээж нь хаалгаар орж ирэв. Тэр хоёр үрдээ сүү талах хямарчсан байлаа. Харамсалтай тэрээр нэг гараа тастуулжээ. Гар нь зүгээр Түүний аваа. харцнаас та хоёр үрээ хайрлан инхээсэн өрөвдсөн хавцыг олж харах болно. Тэрээр үзлийн амтнаас хоол хүнс авахын тулд нэг гараа оронд нь өгчээ. Хэдий гэрт чимээ гараагүй байсан боловч үзлийн амтан гэрт нь орж ирсэн байлаа. Харин ээж нь өөрийнхөө нэг гарыг түнд тасдан идүүлжээ. Үүний хариуд тэрээр хоёр хүүхэдтэй хүнс авчирчээ. Ингээд 8 цагийн дараа ээж нь цус алцаар байгаад харамсалтайгаар хорвоо болжээ. Ийхүү ээжийнхээ өвдлийг харсан тэр хоёр хоёулахнаа зойронд үлджээ. За Хэрвээ үргэлжлэл болох part 4-ыг хүлээн авч үзэх эсвэл лайк болон subscribe дараарай. Мөн санал сэтгэлдээ үлдээнэ. Дараа дахин уулзтлаа түр баяртай. За би жоо айж шүү. За энэ бичлэгээ дараа уулзъя.